Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. You don't know what's in store. Open your head, take a glass. Don't be scared. I'm right here. You wanna be high. The power of Boss. The Scent. The new fragrance for men. Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор солийн тэргүүний ажилчин, жүжигчин Ундрмаа өргөдөн оролцож байна. Орой мэнд төргий Ундрмаа. Баярлалаа. Орой мэнд төргийа мөнх хэсглаа. За, хоёлаа юуны тухай эхэлж ярих бол ер нь юу гэж бодож байна? Одоо тэгэл магадгүй киноны тухай ярих юм болов. Чифтэр сууж байгаа юм чинь магадгүй эмнэлгийн тухай ярьж магадгүй. Улс төрийн тухайч ярьж магадгүй. Тэ улс төрийн тухай. Ер нь л сэдвээр ярина дөө. За тэг. Би таныг Говьолтай аймгийн 9 булаг суманд төрж тэнцэнэ 10 жил төгссөн. Тэгээ сүйст оюутан болоод анх удаа хотод ирсэн гэж уншлаа л да. Энэ талаар хоёлаа яриагаа эхлэе. Тийм би Говьолтай аймагт төрсөн. Тэгээд аав ээж маань Говьолтай аймагт нэг нь ангаах ухааны дунд сургуульд багшилдаг байсан. Нөгөө эмэгтэй ингэж ээж маань бүжигчин байсан. Тэгээд анхны охин нь болж мэндэлсэн. Тэгээд тэндээ 10 дугаар ангид төгсөөд соёл урлагийн их сургуульд шалгалт өгөөд тэнцээд тэгээ орсон. Ээж чинь алтай чуулгын бүжигчин байсан юм билээ шүү дээ. Тий. Айгуу гоё бүжигдэг. 15 настайгаас эхлээ бүжигчин байсан. Тийм үү. Тэтгэврт гарan гартлаа. Тий. Их гоё хүүхэн байсан. Зургийг би олсон. Одоо хипирт өгж байгаа бах зургийг. Тий. Та ер нь ээжтэйгээ адилхан уу? Маш адилхан. Тэгтээ жоохон мяралаг. Тэгээ ээж бол их тийм царай цусны үед битэр их ижлэхэн. Зан аашны үед бол бас жоохон өөр. Таныг баг байхдаа сэтгүүлч болно гэж ярьдаг байсан гэсэн үнэн үү? Үнэ. Нилээн баг байхдаа сэтгүүлч болно гэж ярьдаг байсан. Тэгээ бас дундуур нэг жүжигчин болно гэж үзээл. Тэгэл эмч болно гээл нэг үзээл ингээл яваадсан. Гэтэ яг жүжигчнийхаа мэргэжлийн бэлтгэл ажлуудыг бол маш сайн хангасан гэж боддоо шүү дээ. 10 жил байхдаа бүжиглээл, дуулаад, хөгжим тоглоол. Ээж чинь урлагийн хүн байсан болохоор өөрийг чинь бас урлагийн авьяастай л байгаа гэж багш нар бүх юмд л оруулаад иддэг байсан гэсэн тий. Чи яаж мэдээ? Би жоохон ингэ 6 мөрхө оролдоно бас. Хань тийм байна. Ерөөсө цэцэрлэгт байхад намайг би яг дүүгээсээ тийм илүү уян биш шүү дээ. Манай дүү илүү тийм уян налрахаа эрэгтэй хөвгтэйж. Тэгээ надаас илүү сонсгол сайтай. Тэгээд намайг олонгууд эн чинь бүжигчин туяагийн ах юм чинь бүжиглж таараа гэл нэг бүжиг казак бүжиг үжиглгээл тэгэл тэрийг бүжиглээл ээж хувцсыг олж өгөөл тэгэл явсаар байгаа л. Дугуй цагаан гэдэг хоч яа гэсэн. Бүргийн мөртлөөс цагаан цайтай. Энэ ийм өчтэй байхгүй юу? Манай Бурлын ээжийн хашаанд би их очдөг гэсэн Бурлын ээжинд. Тэгэл тэнд очоор яадгүй гэхээр гадаа тоглолтог чөлөөтэй. Дураараа эрхэлдэг. Тэгсэн чинь яг манай Бурлын ээжийн хашаанд бас нэг Батмөх гэдэг эмчих байсан. Охин нь натаж цуу Ундрмаа гэдэг. Тэгсэн чинь битүүрийг ялгахын тулд улаан ундрмаа, цагаан ундрмаа гэсэн байхгүй. Тэгээд цагаан ундрмаа нэрмээ тэгээд 10 төгсөл явсан да дагалд. Дугуй цагаан уу? Тэгээд сүүлдээ дугуй цагаан болсон. Бид дугуй цагаан нөгөө нэг юм өдөн болгоо өмсдөг байсан юм болов уу гэж бас бодох. Бүргийн нүртэл байхгүй. Таныг MCC од жаргалын үеэлдүү гэх юм бас нэг талтай. Тэгэхээр чи од жаргал Баян хонгорынх та гой болтох тэгээд яаж явж та хоёр уулзгаа гэдэг шиг энэ чи юм баггүй юу? За. Манай аав Баян хонгорынх байхгүй юу? Тэгээд ээж говьолтой. Тэгээд аав Баян хонгороос Алтай хотод ангаахад багшлагаар ирсэн. Тэгээд ээжтэй танилцсан. Тэгээд аав маань Баян хонгор аймгийн Баян булаг сумынх. Тэгээд бид нар одоо үеэлүүд биш, үеинцрүүд гэдэг лөө. Үеэлийн дараагийнх юм уу? Дараагийн баха.
Тий. Үнцэн. За. Таныг харин би нэлийн ойрын үеэл юм болов уу гэж гайхчихсан. За таны анхны тоглосон кино За. эвгүй нэртэй. Босоо оруулан гээд. Ямар кино байсан юм? Тэр босоо оруулангийнхан дүр тоглосон юм уу? Гүү босоо оруулангийнх нь одоо өгөөшийн дүр тоглосон ч гэж байна. Долгор биш тэр охин чинь гэдэг лээ. Миний хамгийн анхны кино. Шигтгэн хамтлагийн дуучин цогоотой. За. Тэр хайртай хосууд болж тоглож байсан. Тэгээд Норлохоо гэдэг Монголын бас эмэгтэй найруулагч, мундаг найруулагчийн кино байсан. Тэгээд тэн дээр их тийм сэтгэл сайтай охины дүр тоглосон. Хэдэн он юм бэ? Хэдэн настай байсан? Одоо нэг 18-тай, 19-тэй байсан баха. Оюут юм байсан уу? Оюут 1-р курс дөнгөж ороод. 1-р курс тахт чинь тэгэл нөгөө киноныхаа их хэрнэ. Тэгэл ингээл ангиудаар ингээл харж явж байгаа л сонгодог. Тэгэд намайг болохоор найруулагчийн ангийн Бацаах ах үлээ хиннэлээ нэг ийм охин байдаг ч тэгээд намайг ингээ харуулаад тэгээд Норлохоо найруулагч намайг сонгочихсон. Бас Дорж самбуу найруулагчийн кино тоглосон тий оюутан багтаа. Тий. Яг тэр кинонд тоглоод нэг 2 сарын дараа байна да Дорж самбуу найруулагчийн Монголын нэг өдөр тоглосон. Ямар дүр тоглолоо? Долгор гээд сумын засаг даргын хүний охин болж тоглосон. Би тэр киног хайгаад харамсалтай олсонгүй л дээ. Тэр сонин кино байх болов гэж бодоод харамсалтай олсонгүй. Дорж самбууга яаж сонгож авсан юм бэ? Тэр том найруулагчийн нүдэнд оюутан багтаа өртнө гэдэг бол бас зүгээр нэг энгийн хэрэг биш ээ. Тэр бол ерөөсөө миний амьдралд бас тохиолдсон хамгийн миний өөрийн их баярладаг үйл явдлуудын нэг. Одоо ч мартагддаггүй бүр ингээ бүх юм миний нүдэнд ингээ харагдчихэдэг байхгүй юу? Би нэг юм богинохын өвгтэй, өндөр төпөлтэй үсээ ингээ ардаа ингээд батсан ингэж босгодог гэсэн шүү дээ тэр үт чинь. За тий. Тэр ингэж босгосон. Тэгээ яг сургуулийн хаалга тэгээ ингэж босоод тэгээ юугаар тогтоодог байсан? Тэгээд тэгсэн чинь яг сургууль руу ингээл орсон чинь Дорж самбууга ингээ гарч ирсэн байхгүй юу. Тэгэл бид нар чинь ерөөсөө Дорж самбуугаг харах юм бол ингээл айгаал юу дуурахтай ингээл шүтэл бараг л цуг таарлцсан их юм гэл ингээл тэгсэн чинь намайг ингээл аягүй харснаа сайн байна уу та гэдгсэн байхгүй юу. Бид чинь жоох хөгтөн чинь сайн байна уу гэж гүйтсэн. Ангид орж ирэл намайг Дорж самбууга сайн байна уу гэсэн мэс ингээл бөө юм яриад идсэн чинь алтан үр зайх шаагаас намайг дуудаад наашир. Тэгээ очсон чинь маргааш нэг кино пробонд ороодох гээд. За тэгэхээр би чинь өөрийгөө богинохын өвгтэй явж ирсэн юм чинь амар юм гоё миссис юм дүр тоглох чинь гэж бодоод бүр богинохын өвг өмсөл бүр өндөр төбөл өмсөл өсөө бүр ингэж босгоо. Тэгэл очсон чинь за яваарай гэл тэр үед маш их оператор нэсэн. Тэгэл би ингээл явсан чинь би аюу тийм загвар өмсгч шиг явсан байна л та. Өөрөө тэрнийгээ мэдгүй амар ингэж мөнгө алхсан чинь хөөе чамхын загвар өмсгчийн дүр тоглуулна гэсэн юм орцсон буугаад. Тэгсэн чи би гайхаад ингэсэн чи толгойдоо тэгээ авцсан. Тэгсэн чи наад төвлөө тайлаа явдаа гэдсэн. Тэгээ төвлөө тайлаад аль наад үсэ гэд миний үсээ ингээд хоош нь ингээд задаа тавиулаад. Тэгээ за одоо алах гэсэн чинь би эцсэндээ айгу муухай алхацсан. Тэгээ амар ингэж алхсандаа хичээд ингээд үегээ ингээд алхацсан байхгүй. Тэгсэн чи өө өмнө биш дээ гэж мэгэл байхгүй юу. Тэгээ би ерөөсөө тийм дүр гэж бодоагүй. Тэгсэн чинь ханд нэг тийм хөдөөний улаан хацартай охин. Тэгээд тэр кино тэнцсэн. Огт эсэргээр нь сонгосон. Эсэргээр нь тэгсэн чинь намаа ингээд нүүр будаад эхний зураг авалтан дээр хөдөө бүр амар улаан төрчихсөн байхгүй юу. Тэгэхээр нь би нууцаар жаа ажилласан байхгүй ингээд арчаад айгүй ингээд гэрээ хажууд хөвтчихэд байхгүй. Тэгсэн чинь энэ ундрмагийн нүүрний будагт ямар хурдан шингэтэй бэ? Өшөө тод улаан төрөх гэх тэгээ бүр улаан. Бүр улаан хацартай. Тий. 97-8 оны үед Сандгима жүжигчин ундармаа гэл эмхтэй яг гарч ирж байсан. Айггүй гоё эмхтэй Эрдэнэтийн театраас эхэлж исэн санагддаг л. Тахны хөлөө Эрдэнэтээс те Эрдэнэтэд 3 жил театрт. Тий. Тэгээд нааша хотод ирээд шууд Хошин шогийн жүжигт орсон уу? Би нөгөө юунд хүүхд залуучдын театрт очиж санал тавьжсэн байхгүй өөрөө. Эрдэнэтэд ерөөсөө би жүжигчин нэрэл байна гэж шийдсэн байсан. Тэгээд яг 3 жил ажиллаад ирсэн чи би нэг ингээл телевизээр хараад үеийнхнийг хараад те энд Эрдэнэтэд бол айгүй гоё юмсан миний ажил. Дуртай ажиллаа гээл. Тэгсэн чи яагаад Эрдэнэтэд очсон юм? Манай аав ичээр би Эрдэнэтэд шалгалтаа өгсөн байхгүй юу? Яагаад үг гэхээр аав л нэг бодлого байсан. Хотод би чи хөдөөнөөс ирж шалгалт өгөх гэж ирж байгаа шүү дээ. Айгүй зоригтой саатаа дэлгэмсэд ирж исэн байхгүй юу? Тэгсэн чи аав бодож байгаа хотод маш олон хүүхд шалгалт өгөх юм байна.
Эрдэнэтэд дахиад бас шалгалт авах юм байна. Тэнд мэдээж цөөх хүүхдүүд байна. Миний охин тийшээ очиж. Тэгээд аав битэр Эрдэнэтэд анх удаа битэр вагон сууж үзэж байгаа юм би. Тэгээд Эрдэнэтэд очиод тэнцээд бүр хамгийн их оног авчихсан. Тэгээд аав тэгсэн чинь дөнгөж удирдлагын ахтанд төгссөн байсан байхгүй юу? Тэгснэ нэр Эрдэнэтэд ирж амьдрал гоё хот байна гэд. Тэгээ аав тэр Эрдэнэтэй ерөн засаг дарганы тамгын газар жилөө хаашаа жилөө ороод нөгөө юугаа үзүүлээд ингэсэн чинь нийгэм бодлогын хэлцээний дарга гэд Ажил тавьцсан. Тэгээ бид тэр бүр байр маараа аваад бид тэр чинь бүр гайхаад хоёлаа ингээд. Тэгээд нөгөө шинэ байранд орсон чинь Оросуудаа амьдарч байсан байр. Бүх өрөөнд тавилгатай бүр загас хийжсэн бүр ингээд аквариум дүүрэн загас. Тэгэл Эрдэнэтэд амьдраад тэгээд би чи Эрдэнэтэд очиж ажилласан баг. Аавынхаа хажууд аюул гоё байсан. Тэгэд яагаад гот руу хүрээд? Тэгээд тэр үед жоохон амбиц айгуу түүхтэй. Үгүй би ерөөсөө амбицлаг байхгүй юу. Би Эрдэнэтийн театрт байна л гэсэн бодолтойсэн. Тэгсэн чинь Ромео Жюльетта яг тэр үед тоглогдчихсан байхгүй юу. Одноо агч, Гэрэл сүх, Алтан баг эдгээр чинь тоглож байсан шүү дээ. Тэгсэн чинь театр чинь бас 3 сар амраачдаг. Тэгээд тэр үеэр би одоо Эрдэнэттэй байгаад тэгсэн чинь аав ичээр ярилцаа шийдвэр гаргацсан. Миний охин зуны 3 сар хотод очиж ингээд гоё Ромео Жюльеттагаа үз нөгөө халтар царайтын жүжигчд ирж исэн тэр үед шоу студент шоу болно гэдэг. Тэрнийг үзгээд надад 98 он байна. Тийм мөнгнүүдийн ингээд яг одоо тэд танахад тэдэн төгрөгтэйгээд нэг нэмж хасаад ингээд өгөө явуулчихсан. Тэгэл энэ дээр жиж чад би чинь сарын дотор мөнгөө өрөөл тэгээд нэг ажилд орсон, ануунд ажилд орсон. За. Нэг 2 сар ажиллана гээд Юугаар орж исэн? Худалдагчаар. Тэгэл ажиллаж исэн чинь театрт очиж шалгуулъя гэд манай найз охин. Тэг бид тэр очиж шалгуулсан чинь за энэ тоглолтод оролцуулъя. Тэгээд ямар ч цалин мөнгө өгөхгүй зүгээр шалгаж авъя гэд. Тэгэл ингээл тоглолтод ороод явсан чинь ихний тоглолтын дээр айгүй гоё байсан. Тэгэл үлдсэн шүү дээ. Тэр үед чинь хошин шогийн продакшнууд бий болсон билүү? За миний бодлоор нэг 2 продакшн л байсан баха. 2. Нэг нь хошин урлагийн театр, нөгөөх нь өнгө тэнэт байсан. Тийм бах тий. Тэгээ аль нь орсон? Тэгээд хошин урлагийн театрт. Бацыг. Бацаяа, Лавга ах, Туяа агч, Чамаа, Туяа агч. Тэгэхээр Эрдэнэтэд байхдаа хошин урлагт тоглож исэн юм уу? Эсвэл тэнд зүгээр драмын жүжиг тоглож байгаад энд дээрээ хошин урлагт орсон юм уу? Эрдэнэтэд 3 жил драмын жүжиг тоглосон. Тэгээ бас 4 сарын 1 болгонд шоу тоглолт хийдэг дуурайж. Тэгэл хошин шог руу явъя гэж явцсан уу? Үгүй тэгээ санаанд явж байгаа л. Хувь төвлөндөө эвлэрэл. Хүүхд залуучуудын театрт орно гэж нэг очисон. Яг тэр жилд тарцсан. Би тэгтээ ундраг драмын жүжиг тоглосон хэрэг төсөөлөхгүй нөө. Тоглосон. Эмгэнэл төр тоглож байсан уу? Дандаа эмгэнэл төрөөс. Хөөх. Ямар сони. За би нэг бичлэг бэлдсэн. За. Хоёлаа тэрийг үзээд яриагаа үргэлжлүүлнэ. Oppan Gangnam Style. Gangnam Style. 낮에는 따사로운 인간적인 여자 커피 한 잔에 여유를 아는 품격 있는 여자 밤이 오면 심장이 뜨거워지는 여자 그런 반전 있는 여자 낮에는 너만큼 따사로운 저 선호해 커피 식기도 전에 원샷 때려 선호해 밤이 오면 심장이 터져버리는 선호해 그런 선호해 Яа гэсэн. Бүр ядарсан те. Тий, шууд хийсэн байхгүй юу? Харин тийм юм шиг байна. Бэлтгүүгээр тий. Шууд дээл өмсөөлөл аян тавиал. Яг дээл өмсөж тэр өөр номерт гарах гэжсэн байхгүй юу? Би нэг жижигхэн байранд битэр нэг айл дээрэл төөрөл хоорондоо тэр хэсгийг орох гэж байгаа тийм. Бичсэн. Энэ уцаар үтсэн үү? Уцаар үтсэн. Айгу хөөхөн. Тэгээд бас нэг боёт агуулсан зураг байгаа. Их гоё. Энэ нөгөө нэг киноны зураг л да. Одоо өвгдөө найруулагчаа зураг өгөрөө. Энд чи ямар кино вэ? Дөргөд болоо. Дөргөд болоо ир тий. Энэ их гоё кино. Энд бас их гоё тоглосон. Тэгээд яг энэ бичлэг энэ зургийг үзүүлээд байгаа юм бэ гэхээр одоо баг ойлгочих үү тий. Шинэ үе продакшнаас яагаад ундрмаа гарсан юм бэ? Манай өнөөдрийн үзэгчдийн 90% асуулт. За. Боёгоос яагаад салчууд хоёр ийм гоё хамтрагч байсан мөртлөө. Харин тэ хүмүүс айгүйх асуудээ. Тэгээд эргээд тоглохгүй мó, эргээд орохгүй мó, яагаад гарчих вэ гэд яг нэг нөхцөл
байдал тэр үед нэг юм нөхцөл бүрдэнэ гэж ярьдаг шүү дээ. Яг л тийм болсон. Нэгдүгээрт цаг хугацааны асуудал, цаг хугацаа нь бараг болцсон. Хэдэн жил хамт ажилласан бэ? Тэр бараг 15 6 жил. Пөөх. Тэгээд тэр үед бас би нөгөө тоглолтод орохгүй аа маань маш хүнд өвчтэй байсан. Тэгээд нөгөө гадагшаа имчилгээнд нь явах гээд тэгэл ингэж явж байгаа л ерөнхийдөө бас өөрийн хүсэл сонирхлоор өөрийн гэсэн нэг студенттэй байхыг маш их хүссэн. Тэгэл Гэхдээ 15 6 жилийн нөхөрлөл 15 6 жилийн хамтын уран бүтээлийг орхиод явах бас тийм амаргүй шүү дээ. Амаргүй. Тэгэхээр ноцтой шалтгаан байсан л байх та. тийм ноцтой шалтгаан гэж одоо юу явах вэ? Би тэгэл хүмүүсийг бодоод байгаа. Инээ төрөл бодоод байгаа. Нэг заавал энэ хоёр нэг хэрэлцэн задлсан гэсэн нэг үг сонсож байгаа л тий. Тийм л үг сонсох Тий, гэдэг. тэгэл яагаад гарцсан ингээл тэгэл ямар ч лээсэн шинэ үе бол 15 жилийн түүхтэй продакшн. Хамгийн гоё продакшн. Хамгийн гоё продакшн. Тэгээд маш олон уран бүтээлчдтэй залуучуудыг бас их гаргаж ирдэг. Тэгэл би одоо гарлаа гэд хүн хүнээр дутдаггүй шүү дээ тий. Ер нь бол тийм. Тэгээд ер нь би бас их шийдэмгий их зоригтой зарим үед бас муухар шийдвэр их гаргадаг шүү дээ гинтэй. Шинэ үеэс хин хүрлээ одоо амби ундрмаа гэл ингээл нөгөө гой жүжигчд нэгэд гарна. Үзэгчд бол та нарыг нэг дорол байлгаад байх сонирхолтой байхгүй. Тийм хайртай л байхгүй юу? Тий. Гэтэ яг хэдийгээр үзэгчд өөрсдөө тэгж хүсэж байгаа ч гэсэн бас яг ингээд цуг байж хахад айгүй тийм сонин юм хүмүүс айгүй бичиж ярьдаг байсан байхгүй юу? Одоо би гэхэд би ч бас боёдоо зүтгэл цалингаа мөргөж аваад залбирч аваад тэгэл хийх ёстой юм бүр ёстой чинээнд нь тол хийн гээл маш их зүтгэдэг байсан. Тэгээд ингээл үргэлжил нэг юм хийгээл нэг газараа ингээл удаан байгаад байна гэдэг бас тухайн хүний хувьд нэгэн тал одоо миний юм бишээс хойш те би үйлчлэл компани хаяал гарах уу те миний юм бишээс хойш бас нэг өөрийн гэсэн юм би болгоод ахаад нэг өөрийн гэсэн мэдсэн сурснаа ахаад арай өөр хэлбэрээр ингээ харуулад явах сонирхол надад маш их байсан. Хошоо урлаг гэдэг тайзны урлаг тий. Би тэгж ойлгодог. Тайзны урлагаас гарангуутаа дэлгэцийн урлаг руу шууд хөрвүүлж чаддаг тийм жүжигч мэдгүй би л одоогор нэг сайн мэдгүй л манай тайзны жүжигчд драмын бол кинод болгоор нэг л тийм сонин шүү дээ. Их л сонин мэд. Тэгэл өөрөө гинт гараад 2 3 дахь киноны хаард гарчлаа шүү дээ. Single Ladies 1 2 Tütü тий гэд тэд ийшээ ороход ер нь хэцүү байсан уу? Ер нь кино хий гэж удаа гарцсан юм уу? би чинь шинэ үед байхдаа Single Ladies 1-ийг хийсэн шүү дээ. Тийм үү? Байхдаа хийсэн шүү дээ. Тэгээд бас л нөгөө энэ ер нь амралтын 3 сар айгүй өгөөжтэй байна ч гэх. Бас л одоо шинэ үе продакшн ер нь альч продакшн 100 амардаг. Бас л нэг 2 3 сар амардаг тий. Тэр хугацаанд тэгэл би ингээл хизээ одоо ажил эхлэх бол гээл хүлээгээ суучих бас надад нэг тийм уйтгартай шүү дээ. Тий. Тэгээ би 3 сар амарна гэдэг чинь маа нөхөр чи кино хийж гэж байна. За. Би юу гэсэн чинь гоё сэдв яриад байдаг шүү дээ. Нүг 3 хүүхнийгээ тэргээрээ кино хийж гээд би ч айгүй бодож явжсэн марцсан явж байгаа юм чинь. Тэгээд нэрээ 3 сарын хугацаанд би кино хийгээл тэгэл кино хийгээл. Тэндээс маш их сурсан л да. Тэгээд тэрний өмнө чинь би бас шинэ үед байхдаа 3 кино тоглосон. Тэгэл нэг 5 6 кино тоглосон болохоор ерөнхийдөө нэг юм байдаг гэдгийг ойлгосон. Хоёрдугаар гэх юм бол би өөрөө яг тэр мэрэгчлэр төгссөн. Нууц бишүүл Single Ladies ямар өртгөөр бүтдэг вэ? Энэ кино айгүй өндөр өртөгтэй юм шиг санагддаг юм байхгүй надаа. Гүтэрл хувцлалт тунараас ахуулал. Тий. Миний хувьд л бас өндрөл санагддаг штэ. Тэгээд би Single Ladies 1-ийг хийж байхад яалтчгүй ихний юм учраас би л ястаа ингээл яг хүмүүст нь цалингийн өгдгөр нөгөөд тий хувц хонор юу байдیں۔ Объект өөр одоо бүх юмд л бас нэлээ хөрөнгө гаргасан. Тэгэд сая би бас бодож байгаа манайх чинь бас юу штэ хүн ам багтай тэрнийгээ дагаад бас үзэгч баг гээл те зовлон их штэ. Тим юм чинь за нэг удаа нэг тийм ашигтай ажиллаж үзэх юмсан гэж боддог байхгүй юу? Яг нэг удаа ч ашигтай байсан л да тий. Тэхийн тулд ашигтай ажиллахын тулд яах ёстой бэ? Зарлага багасгах ёстой гэл тий. За өстө тэрнийгээ бодоол дайрсан бүр их илүү өртөгтэй болсон. Кино ер нь кино бүтээж
продюсерлаж хийх хошин шогийн дүрд тоглох хоёрын аль нь илүү одоо ашигтай, илүү их мөнгө авдгийг, цалин авдгийг? Яг хоо кино гэдэг одоо яг миний хувьд бол юу фильм гэдэг уран бүтээлийн нэвтрэлтэй болсон тий. Тайз дэлгэцэн уран бүтээл хийдэг. Тэгээ энэ дээр би өөрөөсөө мөнгө гаргаж байгаа. Тэгээ өөрөө бүх зохион байгуулалтыг хийн. Тэгээд уран бүтээлчдийг авч ажиллуулна. Тэгэл миний өөрийн яаж ажиллах, ямар баг бүрдүүлэх, тэр бүрдүүлсэн багийн хүмүүс ямар байхаас шалтгаалаад ер нь ямар ч уран бүтээл, ер нь ямар ч бизнес гэдэг шүү дээ. Ашигтай ашиггүй байх нь хамаарна л да. Тэгээд энэ дээр болохоор мэдээж өөр юм хийж байгаа болохоор ашигтай сайхан байх юм бол бас шагнал ирж ийн л гэж бодно. Ашиггүй хэцүү байх юм бол бас муу л ажилласан юм тий. Тэгэхээр ер нь янз янз л байдаг баг. Надад Тэгээ би бол таныг ашиггүй ажилласан ч гэсэн та бол нэр төр карьерийг бол хийж чадсан кинонуудаараа. Тэгж бодож байна уу? баярлалаа. Тэгээ Twitter бол яалтчгүй би яг тийм зорилготой ажилласан. Prime Pictures-тай хамтарч хийсэн. Тэгээ өөрөө бас их туршлагатай, бас их мундаг залуучуудтай баг. Тэгээд заавал манай зохиолч өөрөө тэр зохиолыг авчирсан. Балетчин бүсгийн тухай. Би тэрнийг харахтаа бол ерөөсөө ашиг бол надад нүдэнд харагдаагүй яг үннийг хэлэхэд энийг идээр хийгээл эдэн төрний ашиг олоод гэл ингээл те. Тэгээд хийсэн энэ дээр заавал миний дуурах хэвээр сэдв байсан. Айгүй хүнд сэдв мөрлөөсөө те. Би их зөөлөн хийхийг бодсон л да. Магадгүй одоо чамшиг дайчин өхөн бол өшөө хурц хийх байсан баха. Гэхдээ тэр анх удаа сонгодог урлагийн сэдвийг хөндсөн те. Манай кино дотор тэгсэн хэрнээ их хурц. Хурцтэй тэтэл бас лайв. Тэгээ хөгжмөн тайвшруулад явчих тийм үү? Их гоё кино шүү дээ. Тэр ер нь сайн орлоготой байж чадсан уу? Үгүй. Үгүй юу? Үгүй. Тэр өшөө зардал бол бүр өндөр. Яг тэгвэл яг өнөөдрийн цаг үеэр хийчих гэхээр бас ингээл манайхан чи их хартаа болцсон шүү дээ тий. Энэ доржийг хилчглээ, дондгийг хилчглээ гэл ингээл хэцүү айгүй хэцүү тийм сэдв байсан байхгүй. Тэгээ уршнаа очичоор чинь бас их харин ч тэгвэл гоё юм биш үү? Нянгар хаданд гарсан гэдэг нэг кино байсан шүү дээ 8 онд. Тэгэхэд Барийн засгийн газрын сайд нарыг очиж үзхийг хориглож ирсэн шүү та юм да. Бас тийм болсон юм уу? Тий. Тэгээд нөгөө нянгар хаданд гарсан гэдэг гараад байдаг чи ч ээж магадгүй энэ ч ээж магадгүй нэг бөө хилэн болоод тэрийг битээ очиж үзэрэй гэд. Тийм юм болж исэн. Хошин шогийн жүжигчдээс анхны би цочин авж ийн л та. Тэгээ эртэд манад нэг оролцогч хэлсэн юм. Боё одоо аглуу дандаа баяр магнаа одоо дандаа Монголын эмэгтэй хүний их хүнийг одоо доогдолдог. Хөдөөний эмэгтэй хүн гэхээр л тийм муухай тэнэгдүү байх ёстой юм шиг харуулдаг. Тэгээ энийг одоо ерөнхийлөгчийг шагнаж гавьяд мавьяд өгөх юм гэд уралсан байхгүй. Танд юу гэж бодогдож байна ингээд хэлгээд. Тий энэ дээр бас харах өнцөг нь өөр байх хэрэгтэй хаа. Яг гэхээр мэдгүй би л боётой зүг 10 хэдэн жил жүжиглэж байхад боё бүх юм дээр эмгэн болоод байсныг би бас мэдгүй эмэгтэй хүн болоод байсныг ч юм уу тий. Бас нэг яг тэр нь хүмүүст айгүй үлддэг байхгүй юу тэр дүрэн тий. Айгүй гоё эмэгтэй тэр дүрэн. Боё гэхээр л одоо ер нь эмгэнээр л боддоо шүү дээ. Яг үнэндээ. Тэгэхээр яг тэр дүрэл их сайн гаргасан байна. Намаа гэхэд юу гэдэг гээч гэлээ. За юу гэдэг. Ундрмахэр ямар дүр орж ирдээ за хэлчих. Үгүй харин нөгөө Twitter-ээр намайг нэг хүн нөгөө нэг торон юу өмсдөг хүүхэн мөн үү гэж. Тэгээ би уншичаад одоо ганц 10 хэдэн жил жүжиглэхдээ нэг харуу хувцас нэгийг л өмссөн юмсан. Тэр нэг үлдэжтэй гэж тоглоо бичсэн. Хүн хүний харах өнцөг өөр л дөө. Би single ladies 2 дээр баяр магнаг аимшигын дүр тоглосон байгаар өөс болдго юм бэ гэж бодлоо шүү. Баяр магнаг ханаас нь чарсан инээ төрдөг байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгсэн чинь ингээд алуурч юм ааш ин тэ хүний мах иддэг ч юм уу. Гаж дондны дүр тоглолцсон байдیں۔ Магна өөр хүн бас хүний хажууд ээжэж гэдэг ч юм уу тэр хүний тухай илүү сайн мэдж авдаг юм байна л да. Би одоо энэ кинон дэр мэдээд байна. Яг тэгвэл бид нар тус-тусдаа л уран бүтээл хийгээ явж байдаг. Энэ кино 3 кинонд би ер нь драмын театрын жүжигчид, киноны дэлгэцийн жүжигчид, хошин урлагийн жүжигчдээс ихтэлгүй авч тоглуулдаг. Тэгтээ тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн одоо юугаа би болгоцсон хүмүүсийг их оруулах дуртай. Тэгээд ингээд тоглуулад ингэс чинь магнаг би бас яг тэгж харжсэн байхгүй. Манай туслах найруулагч залуу надад санал болгосон байхгүй юу. Царилэг залуу гэж бид нар ярьдаг байхгүй. За царилэг залууд хэм бэ гэл ингээд ингэдэг. Тэгсэн чинь бид нар
хэн байх уу гэсэн чи Баяр Магна гэдсэн чи гэсэн. Байж болно тэгтээ гэдсэн чи инээдмийн жүжигч ингээ ороод ирэхээр үгүй болно гэд. Яг тэгвэл яг тэр залуу өөрөө одоо манай нэгдүгээр найруулагчаар явсан залуу өөрөө маскийнхантай их цуг уран бүтээл хийдэг байхгүй юу. Тэгээ манай шир мэддэг л байгаа тий. Тэгээ аваад тоглуулсан нэг бас Магна өөрөө хүлээж авахтаа маш гоё хүлээж авсан. Бас би ингээл айжсан байхгүй зохиолоо уншуулгаас өмнө эхлээд кинонд тоглоё зөвшөөрсөн тий. Тэгтээ зохиолоо уншиж болно гэдэг юм байгаа даахгүй тэгтээ гэд. Тэгээ би өөртөө зохиолоо ингэж өгөөл тэгэл дууссан болоо яасан бол ингээл тий. Тэгэл ингэсэн чи шууд ингээл би ерөөсөө энэ дээр нь ингээл ярилцаал бид гур хоорондоо ярилцаад. Гэтэ бас нөгөө Баяр Магнаг тоглож байгаагаар бүр нэг айхгүй байгаа юм а тий. Тэгэл эвгүй байгаа. Гэтэ бид нар Баяр Магнаг тоглож байгаа учраас бид нар тэр деталуудыг бүр тод харуулсан. Харин тийм баг. Тэгсэн бас өөрчлөгдсөн шүү дээ бид нар чинь деталуудыг илүү их харуулсан, урт болгож өгсөн. Тэгээд Магнаг илүү юм чамирхсан олон өнгийн хувцас өмсүүлэхгүй байхыг хичээсэн. Тэгээ ер нь бүх юмн дээр л бид нар ингээл айжсэн л та. Одоо яах вэ? Гэтэ бас их санамж өгсөн шүү одоо хөт бүсгүйчүүдэд тий. Хүн гаднаасаа хараад заавал баян тархан хүмүүс ер нь хинч вэж магадгүй гэдэг амар сануулгат алсан баг. Бас нэг бичлэг бий, нэг дуу дуулдаг хэсэг бий. Амар үзгүй байла. За тий. За тий. Минийх юм уу чинь? Ари. Нэг дуу дуулчаач. Би дуулж чаддгүй маа. Үгүй чи юус дуулж Гүй би дуулж чаддгүй маа. Ари ганц дууш ганцхан дуу. За 41 733. Энэ дууг яаж сонгосон? Энэ дуу их түүхтэй маа гэ. За. Химээрээ зүгээр Зүгээр цензургүй яриа юм чи яриа. Юу манай хошин урлагийн шинэ продакшны тоглолт болох гээд. Тэгээ би энэ дуунд ер нь ардын дуунуудад аюу дуртай ахгүй юм хурдан дуунуудад. Тэгээ би нэг тоглолтын дээр энэ дуу дуулсан. Тэгээ одоо болтол нэг юун дээр байдаггүй байхгүй гадуур ерөөсөө байдаггүй. Тэгээ би яа гэвэл өөрөө энэ дуунд аюу дуулсан. Тэгээ өөрийнхөө даваа эрхийг ашиглаад кинонд оруулсан. Энэ тэгэл хүмүүст их хүрсэн лээ. Хүмүүс айгүй сайн хүрсэн. Гэхдээ одоо хаа сайгүй явж байгаа. Одоо бүр найзууд уцаар айгүй чухал ажил ярьж яснаа гэнт за одоо нэг дуулчих. За тэгвэл одоо нэг дуулчих. Найруулагч хөгжмөө хич. Дуулах уу? Ханиуцтай байна шүү. Ханиуцтай харин зүгээр юм биш үү? За хөгжмөө өгөөрэй. Хөөе. Чүү. Айгүй муухай тэндүргөө дуулах гэдэг. Яа, танаа энэ цагт дуулж байгаа хараагүй шүү. Хангай газрын өнөө нөхөө халуун сарын ут махөө хайртай хоёрыг учруулсаа хангалцэт морин нөхөө хангалцэт морин Үнэхээр гоё дуулд юм байна. Бас гоё шүү шууд хөгжмөө. Одоо би яг энэ нэвтрүүлэгт ингээд дуулаад сууж ирсэн хөө хараагүй л юм байна. Тэгэхгүй анхных нь боллоо. Үүнээс хойш зочид одоо би дуулна гэдэг шүү. Хин баяр цогт нэрээ нэг хальт дуулсан шүү. Яг л дуулсан ингэж. Нөө сэлэнгийн буудаа минь гэдэг. Сэлэнгийнх юм чинь сэлэнгийн буудаага дуулсан. Энэ single ladies-ийн хувцсыг яаж идэв? Тютюгийн хувцсыг. Маш гоё хувцс өмсдөг учраас тэр кино маш өнгөлөг. Бүр үнэхээр гоо сайхны мэдрэмж өндөр байдаг л да. Баярлалаа. Тэгэд энэ дээрс би нэг баг гэд яриад байгаа шүү дээ, тий. Би зөвхөн өөрийнхөө ингээл юм болвол энэ бол
нийтэд зориулсан, олон зориулсан хүмүүсээс хүмүүс таалагдах кино бүтээл биш болно. Тийм учраас Single Ladies 2 дээр би ерөөсө ботсон байхгүй шууд. Ерөөсө 3 дизайнертай бай. Яг тэгвэл би 40, туяа 30, 20 гэсэн насны төлөвлөгөөнөө тий. Тэгэхээр миний хувцсыг миний насны үеийн дизайнер өшөө илүү гоё тод харагдуулж чадах байх гэдгээр нь. Тэгээд намуна гэд Маналуун гэдэг өөрөө тийм брэндтэй миний бүх хувцсыг хийсэн. Нэг 2 3 хувцас нь яг бэлэн хувцас авч юмсан. За манай туяагийн хувцсыг болохоор дуучин Инхцол хуучин Киви хавтлагтайсан. Тэгээ бас яг туяагийн үеийн эмэгтэй болох. Инхцол бас дизайнер хийд юм уу? Тийм шүү дээ. Дуул манай киноны дууг бас дуулсан. Тэгээд Инхцолд санал тавиад Инхцол туяагийн хувцсан дээр ажилласан. Бүгдийг хийж өгсөн оёж янзлж загварыг гаргаж. Дүлгөөнөөгийнхийг болохоор хитрхи юм чөлөөтэй ийм жоохон танхаатай юм шиг мөртлөөсөө хас айгуу гоё эмэгтэйлэг хувцас авах хэрэгтэй 20 настай гэдэг. Тэр болгоныг ингээд хийх тас надад нэг тийм сонирхолтой санагдаагүй. Тэгээд Art of Fashion-аас санал тавиад яг тэр хувцас таалагдсан байх бид нар гадуур явж үзээд тэгээд энэ хувцаа хямдруулаад өг гэж гойсон чинь шууд 100% манай дэлгүүрийн хувцас гаргаж өгсөн. Тэгээд ингээд бид гурав өөр дизайнертай хамтарч ажилласан гэсэн үг. Тэгжээж нөгөө ишээл хүмүүс таалагдана. Нэг хүн баг 10 удаа хувцас илгэсэн баха. Ерөөсөө сцен болгон дээр бид нар хувцас сэлж байгаа үстэй. Тий, кино хүмүүсийг хямдхан кино хийдэг л аль болохоор хямдхан те. Ер нь ингээл юмхнаар л юм хийгээл нөгөө гарын дорх материал ашиглана гэдгээр агуугаа тоглуулждаг ч юм уу нэг тийм байгаа байгаа шүү дээ. Тэр шиг тийм хямдхан кино хийж болдгоо юм уу? Тэгэхээр нэг олон хувц солиод байхгүй. Гэхдээ тэгэхэр ч л нөгөө нэг эмэгтэйчүүдийн кино те одоо мэдгүй нэг бас нэг ухаантай Америк гэдэг ч магадгүй шүү. Яг бүтээлж авах хэрэгтэй гэдэг айгу нэг л мөнгө гарсан бол хийсэн шиг хийх хэрэгтэй. Тэ? Тэгэхгүй нэг ингээл нэг ингэж нэг кино хийчихэл тэгэл тэр нь ч нэг хүн үзсэн чинь байхгүй эсвэл хүн ингээл гэл энэ тэгээ бас эмэгтэйчүүдтэй бид нар бүх юмн дээр л гоё мессеж өгөөл гэж. Тэгээд гэхдээ бас нэрэ зарим жүжигчид маань кино тоглосоостойгоо тавьж чаддаг шүү дээ. Наадхай чи харин юу яагаад байгаа байхгүй юу? Чи айгу зөв юм болж харсан байт. Тий. Тэгэхгүй бол одоо манай кинон дэр ихэд бид нар манай найруулагч бид нар туслах найруулагч манай зохиолч Мегом нэгдүгээр найруулагч авхаа бид гурав ярьдаг байхгүй юу? Юм яаж захта. Ерөөсөө дүрийг өөрчлөө шүү. Манай кинон дэр шал өөр хүн гарах хэрэгтэй. Дүлгөөнөө өөр хүн гарах хэрэгтэй гэдэг ч юм уу ингээд бүх дөрүүд дээр ажилласан. Тийм учраас бид нар өөрсдөө хувцсыг авч өгдөг. Ирчүүдийн бүх хувцсыг авч өгсөн. Өмсүүлээл аваад хураагаал. Одоо тэр хувцснуудыг яах вэ? Одоо тэр хувцснуудыг янзллаа шүү дээ өнөөдөр. Гэртээ авчирч байгаа. Гэртээ авчираад тавьсан. Гэртээ авчираад бүгдийг нь ялгаад нөгөө төтөөгийнхаа хувцсан дээр нэмээд ингээд харьцаглаад баглаад далд ичлээ. Төтөөгийн хувцс бас их гоё шүү дээ, тий. Тэр юу чи хэдэн оны хөлөө 70 80 оны үе. 80 оны их үе, тий. Тэгэхэд бас айгүй гоё хувцстай шүү. Чи бас одоо нөгөө хин хөхөө гэрлэх төглөөгийн хөхөө шүү дээ, тий. Айгүй гоё жүжигч байсан гэж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Амар ганган тий. Талбай дээр явж байхад ерөөсөө явж байгаа хүмүүс бүгд ингэж хардаг юм бусдаа юм өлгөр дуурайл болсон юм чамин ганган хүн байсан гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр чин би бас кинон дээр тэр үед бүр одооныхоос илүү айгүй юм ач холбогдол өгч хувцалдаг амар гоё байсан. Одоо 60 70-аад оны энэ Холливуудын жүжигчдийг харахад тий. Бүр одооныхоос ганган тэр үсийг яаж тэгэхээр тэгж гоё янзлтын ингээл тэгэхээр бид нар одоо өнгөрснөөсөө хоцорч болохгүй шүү дээ. Нэрээ зарим ингээл одоо миний мэдэх нэг альтертай дуу чинь 5 6 клипийн дээр яг нэг юм ижлэгэн хөзөөний зөвлөсөдөг байхгүй юу. Гэхдээ тэр нь 5 жилийн зайтай л да. Гэтэл нөгөө хөзөөний зөвлөлт байгаад байдаг байхгүй. Тэгэхээр урлагийнхан бас тийм юм давтамж үзүүлэх онцгүй тийм ээ. Тий, тэгэл бас нэг тухайн хүний өөрийнх нь нэг юу. Одоо жишээлбэл миний 3 кинон дээр гуруулан дээр нь би нэг 3 юмыг дандаа гаргадаг байхгүй юу. Хүмүүс би сая чамайг илгэрч л анзаарлаа. Нэг тухайн хүний өөрийнх нь нэг дуртайч гэдэг юм уу те. Тэрний юу гэхээр манай гэрийн нэг юм лааны суур. Тэгээд нэг юм графин үдээ. Тэр хоёрыг бас нэг юмтай би дандаа гаргадаг байхгүй. Тэгэл Single Ladies нэг дээр байж лээсэн, дэвтүүдээр бас яг тэр үедээ зогсоо байж лээсэн. Сая би бас тэрнийг бүр албаар тэрнийг гэрээсээ авч явж заавал оруулдаг байхгүй нэг оруулмаар санагдаад. Тэгэхээр маань шууд бас нэг өөрийн гэсэн дуртай юм байт юм болов. Мэдээж.
Тэр гоё охтуудыг яаж зөвшөөрүүлээд идгийг кинонд тоглох гэж. Одоо туяа, дүүлгэн, нөгөө ариун цэцэг. Тий, ариун цэцэг. Манай Цэдо байна. Одоо Москвад сурч байгаа. Дандаа гоё охтууд. Бас нэг эмэгтэй хүмүүс нөгөө нэг эр хүндээ хайртай гэдэг шүү дээ, тий. Тэрүүн шиг манай охтууд намайг санал тавихаар бүгд аюу гоё урайлахын зөвшөөртэй. Үгүй гэдэггүй. Ямар гоё юм бэ Андрагч. Single ladies нэгийг үзсэн гэл ингээл манай ариун цэцэг чинь бас их зөөлөн эмэгтэй шүү дээ, тий. Оо гэл ингээл тэгээд нөгөө юм балетчны тухай кино гэх. Тэгээ өөрөө бас цахиалаа уншиж яриулчаад гоё юм байна гэл ингээл бас л нэг өөрийнх нь дотроо хүсдэг байсан л дүр байгаа байхгүй юу? Single ladies-т арид хайртай хүн тэр дарга юм шүү. Компани. Аль нь? Дараа манай ихч нас орчлаа. Гоё харагдж гэнэ үү? Энд дүүплэг өмсөө явчихдаг. Тэрийг албаар тэгж гаргасан. Хайртай юм шиг үү? Одоо ер нь тэрнтэйгээ суугаад single ladies төгсөх байх гэж хүмүүс яриад байгаа шүү дээ. Хант. Тэгээ 3 дахь кино хүлээлттэй болсон байгаа зү. Хүмүүс 3 дахь кино single ladies 3 хизээ гарах ингээл асууад байгаа. Хизээ гарах уу? Гэтэ яг нөгөө хүн хүсчээвэл үзэгчд маань хүсчээвэл бид нар бас ахаал хийн. Гэтэ ерөнхийдөө бол баг батлагчлаа хийх нь. Яг тэгвэл хүн болгоно л хэлж जैन те. Тэгээд нөгөө энэ урдны 2 ангиас үлдсэн сэдвүүд айгүйх байгаа байхгүй юу? Айгүйх сэдв байт юм билээ шүү дээ. Тэгээд тэднээс бас нэмээд одоо ч гэсэн нэг жоохон нэг юм судлаад явж जैन. Тэгээд хийн. За битэрийн ярилцлага төр завсарлах хэрэгтэй болсон. Рекламны цаг болсон байна. За хэдэн минутын дараа эргээд уулзъя. Дэлгэр Монголыг цацлаар сэрээдэг өглөөсөө дэлгэсэн хадган дээр ерөөл шингээсэн өглөөсөө буурлэжийн үрсэн цайлдаг өглөөсөө буян дөрчлөнд үлций бэлэгдэх өглөөсөө You don't know what's in store. Open your head, take a glance. Don't be scared, I'm right here. You wanna be high. The power of Boss, The Scent, the new fragrance for men. Single ladies хоёр дээр өөрөө продюсерлсан. Өөрөө найруулсан. Өөрөө гол дүртэн тоглосон. Шатнаас ундаг хэсэг дээр өөрөө гол тоглогчгүй. Ер нь нилээн авьяасаа харууллаа. Хүнд байсан уу? Мэдээж хүнд л байна шүү дээ. Тэгтээ одоо YouTube дээр гэхэд надад хин Black Zebra-гийн базраа оператораар ажилласан, ерөнхий оператораар. Тэгээ базраа надад аюу их төвшгтэй байсан. Яг тэгвэл өөрөө олон киноны ард гарцсан, яг би дагаад тэгээд үзсэн байсан болохоор базраа маань нэлээх дэм болж исэн. Тэрүүн шиг Single Ladies 2 дээр бас л манай сонгосон хүмүүс маань уран бүтээлчд маань маш их дэм болсон. Тэгээд тэр шатнаас өөрөө ундаг чинь манайхаа өөрхөн унгана гээд тэгэл ингэсэн чинь би үгүй би өөрөө ундаг гэж ядсан байхгүй юу? Тэгэл нөгөөдөг чинь аваа гайхаал ингэсэн чинь би өөрөө бодохдоо ингэж урдуура ингэж унна гэж төсөөлсөн бүр ингэ толгоогоор тийм толгоогоор ингэж унна болно гэж бодоод байхгүй юу? Тэгээ унах гал яг зураг авах гал унах гэж яг тэр зураг авах гал авалт болох гал ингэсэн чинь манай зураач манай зарим залуучууд туслахууд бүгд ингээл шатан дээр ийм тавилганы зөөлөвчийг ингээд тавил тэгэл ингээд дээрээс нь хевсээ тавиад наагур нь хааж магаал бөө юм болж ирсэн. Тэгснээл ундрагч 2 хүн байна. Нэгдүгээр найруулагч хэлж байгаа байхгүй ямар 2 хүн гэсэн чинь таны оронд унах эрэгтэй байна, эмэгтэй байна гэдэг. Тэг үгүй би унна гэсэн чинь зүгээрээ таны хуцыг өмсөлөө тэгээ таны нүрийг ингээд аваад чи үгүй би өөрөө унна гэдэг. Тэгээ өөрөө унахсан чинь бүр аргаа хараад нөгөө ерөөсөө энэ хүнтэй юу ч яриад нэмэргүй юм байна гэж ойлгоод манай тэр жавхаа тгсэн штэ. Ой ундрагч зүгээр энэ киног нь та одоо цааш тоглохгүй бол хамаалах.
Энэ киноос үргэлжлэх ёстой шүү дээ. Хурдан дуусах ёстой. Тэгээд та ингээ гинтээд бэртчих юм бол одоо яах вэ? Тоглоог бол хамаа алга. Одоо өөрөө уун. Тэгээд ингээ зүгээр чинь гимтэхгүй гээд. Тэгээд гимцэн чи ингээ тоглож ингээл бид нар баах инээлдэж чаа. Тэгээд тоглосон өөрөө унсаа. Дублцсэн үү? Нэлээ олон дублээс оройн жоохон таргаар хатгсан. Оо, тийм олон унсан юм аа. Олон унсан штэ. Тэгээд би тэгсэн тийм штэ. Ерөөсөө л дэлхийд 2 хүн л одоо каскадерго жүжиглдэм байд гэсэн чинь нүүдэл чихэн гэсэн чинь Жаки Чан ундрмаа. Баах инээлсэн. Тэг яг нэг хэцүү биш. Зүр урагшаа ингэж унсан бол амар хэцүү багсан. Тэн дээр бол бас гайгүй. Тэрийг хараад гайхчихлаа. Нөгөө хин жүжигчин драмын театрын жүжигчин нөгөө урна. Тэр чинь ингээд нөгөө гой үсээ хусаад кинонд тоглолцдог байхгүй юу? Тий. Айгүй харамсалтай байхгүй. Уг нь эмэгтэй хүнийхээ хувьд тэр айгүй харамсалтай байхгүй юу? Тэг би хэнийг урнаг гэж боддоггүй. Энэ хүн энэ дүрдээ орохын тулд юу ч хайрлахгүй шүү дээ, тий. Эмэгтэй хүний үс гэдэг чинь ямар чухал вэ? Тэр шиг эмэгтэй хүн тэр шатан дээр сунхаараа би бүр өмнөөс ч бүр тэгэж яг ингэж зовж явах ч гэж тий. Яаж байгаа юм бэ? Тэр үс хусах дээр чинь би бас миний нэг инээдтэй ч яхаа. Би ч өөрийгөө түүхэн дүр тоглоно гэж үсээ ийм уртаар нь байлгаа л байла. За. Тэгээд нэг удаа нэг жоохон тайрчаад дахиад ургуулаад ингээл яваал байлаа. Тэгээ одоо тэгээд төгчгаараа за одоо тоглохгүй гэд би тайрсан шүү дээ. Тоглох юм биш үү? Түүхэн кино хийх юм биш үү харин? Гэтэ яг нэг төсөл байгаа. Гэтэ бас ам гарахаас айгаал байна. Түүхэн кино хийвэл өөр шиг чинь юм хувцас хэрэглэл тэрэнд айгуу тийм үнэнч хийдэг хүнд бол их гоё кино болох байх гэж бодоод ах юм. Баярлалаа. Тэгвэл тэгж бодож байгаа. 800 жилийн өмнөх хатан ингээд эндүүдлэгтэй дээлтэл зогсож идэг л байхгүй юу? Манай Монголд. Эндүүдлэгтэй дээлтэй, сүүл цоошин дээлтэй гэх нэг гоё юм амьдралын нэг үрчинхэнүүд эдэлтэй нэг удаан эдэлсэн. Тэрнийг бодож байгаа. За тэгвэл тийм кино тоглож магадгүй. За хоёулаа таны байгуулсан итгэлийн танхимын төрийн бас байгууллагын үйл ажиллагаараа орноо. Жүжигчин ундрмаа эмнэлэг тохижуулж өгөөд яваад байна гэдэг мэдээлэл одоо бараг жил 20 жилийн өмнөөс явж эхэлсэн баха. Их нэлхсэн эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн тасаг, яаралтай төргөн тусламжийн төвийн одоо тэр эмчнэрийн аюул ажиллагаагаа явуулдаг хэсэг, амралтын хэсэг, хүлээлгийн танхим би яг тэр таны тэр гой зассан газар чи явж үзсэн л дээ. Яг тэндгөр үйлчлүүлж байсан хүний хувьд их сэтгэл хангалуун байсан. Яагаад ийм ажил хийх болсон юм? Хүмүүнлэгийн ажил шүү дээ. Тий. Яг эхлэхдээ бол хүмүүнлэгийн ажил тий сайн үйлс гэж эргэсэхлэг байхгүй юу? Миний л сонирхол тэл бас л нөгөө аавыгаа л өвчтэй ахтан сахид сууж байгаа л яг тэр үед чинь би шинээр тоглоогүй байсан. Тэгэл тэр хүүтэн өрөөнд хүлээж сууж байгаа л тэр үедээ ч нэг юм бодоогүй бас хэцүүлсэн ингээл даараад хүүтэн өрөөнд сууж байгаа. Тэгээд нэг аав маань сэргээд аваа сайхан болоод ирэхэд нь бас хүн ч өөр юм бодож эхэлт юм байл шүү дээ тий. Ингээд 3 хоног харсан өрөөгөө харчаад нэрээ муухай юм даа л гэж бодож байсан. Тэгчээд үгүй нэр би өөрөө яагаад янзлж болохгүй гэж. Тэгэл нөхөртөө хэлсэн чинь чи чадсан шүү дээ. Тэгэл угаасаа өөрөө бас нөгөө тайлгын компанид олон жил ажилласан. Тэгэл тогтчулсан шүү дээ. Тэгээд нөгөө найз нөхдөйгтэй тэгээд бас сайхан сэтгэлтэй компани хой хүмүүс олон байсан. Alta Construction гэхэд надад 10 сая төгрөг бэлнээр өгчээсэн. Би гараад бүр машинд уйлаад суучсан шүү дээ. Гүнээ ингээл айгүй их ажил хийсэн байхгүй юу? Тэгээд бас нөгөө туршлагагүй ганцаараа эхэлсэн. Тэгээд MCS бас их тусалдаг компаниуд нь Unitel, Coca-Cola, Anungo гэл. Тэгэл айгүй гоё олонний тэмээр гоё босцсон шүү дээ. Тэгээд нэг яг тэр үед би single ladies нэгийг хийсэн байсан. Киноныхоо орлогоос бас нэг 8 сая төгрөг хийсэн, оруулсан. Тэгэл айгүй гоё болсон. Тэгээд нөгөө гоё урам орд юм байл шүү дээ, тэ. Тэгээд нөгөө их хэмжээний мөнгө ч яах вэ ингээл хүмүүсээс сая төгрөгч авсан 500 мянгаыг авсан ч 10 саяыг авсан ч би ингээл нэг өөрийнхөө нэртэй данс өгөөл, тэ. Эсвэл бэлнээр аваал. Тэгээд дараа нөгөө тайлан бас чухал шүү дээ. Татварт яах вэ? Тийм, татварт яах вэ? Тэгээд итгэлийн танхим гэж байгуулад. Тэгэл тэр дагуу одоо үйл ажиллагаа яагаад итгэлийн танхим гэж нэрлсэн? Тэр айгүй гоё өгсөн нэр шүү дээ. Хүмүүс болохоор Иесус гэдэг юм. Би бол Иесус мэсүс шүтгүүлдэ. Тэгсэн чинь
яг нөгөө эмнэлэг тогтчуулаад ингэж яхад бүх юм хэрэгтэй болж байгаа хгүй. Би ингээл хүн дээр ороод би нэг эмнэлэг тогтчуулж байгаа. Тэгээд нөгөө эмнэлгийн ингээл ингээ ярих надад айгүй хэцүү. Тэрний оронд би итгэлийн танхимыг гэл тэгэхэд хүмүүс ойлгодог болох хэвээр тий. Тэгээд нэг нэр өгөө энэдээ гэдэг ингэсэн чинь би ингээд нөгөө ингээл ямар ч гэсэн хүлээт суух өрөө. Энд чинь бол хүлээлгийн өрөө шүү дээ. Хүлээт суух өрөө л айгүй тухтай байх хэвээр. Энэ дээр та нар ямар саналтай байна гэл фэйсбүүкийнхаа найзууд руу явуулсан чинь айгуугаа би ямар ч гэсэн нэг танхим гэдэг нэр байх хэвээр хаа хүлээлгийн танхим бичгүй гэлтгсэн чинь өвчтэй хүнээ эдгэнгээд хүлээж суух өрөө итгээд хүлээж явах суух өрөө итгэлийн танхим байх хэвээр гэд нэг итгэлийн гэсэн үг оруулгаа юм шиг өнгөтөнд итгэлийн танхим гэд ингээд хийсэн нэрлсэн. Мэдээж энэ юм хийхэд чинь нийгэмд байгаа нэр нөлөө чинь хамгийн том дэнчин болж байгаа шүү дээ. Тэгэд одоо яаралтай төргөн тусламжийн төвийн тэр одоо хүлээлгийн өрөө, эмч нарын амралтын өрөө, офисын өрөө тэрийг хийхэд нийтдээ 88.9 сая төгрөг зарцуулсан гэсэн. Тэгээ тэр болгоныг одоо та чинь тэр эмнэлгийн өмнөөс тэнд үйлчлэл хүмүүсийн өмнөөс гуйж явсан уу? Тэгсэн. Тэгээд нөгөө нэг би хүний өмнөөс гууж ин шүү дээ гэд нэг яг тэр үед бол нэг бодогдоогүй. Яг л ингээл зүтгэл за одоо энийг гоё тоглолт тусал би чи будагтайгаа ирээл нөгөө эмнэлгээ тогтчуулна. Нөгөө нэг хүмүүст нь энийг тэг тэрнийг тэг гэл ингээл хэлнэ шүн цуу чаяа бүгдээрээ барилгачтайгаа нээлж хошуураа идэн гэл ингээл тэгээд яг ингээл үнэхээр мөнгө дутагдчих уу айгүй гарсан л да. Гэхдээ болж игэл би бүтээгдэхүүнээр нь авахыг хүсдэг. Бүтээгдэхүүнээр гэдэг чинь барилгын материалаар тий. Тэгээд нэг за нэг 50-60% нь бол яг бараагаар ирдэг. Тэгээд бусд нь бол яг бэлэн мөнгөөр орж ирээд тэгээд бүх юмыг гоё засах хэрэгтэй гэдэг. Тэгэд нэг яг миний л нэг тийм бодол өгдөө. Яагаад бас нэг давхар санаа нь болохоор ийм болчиход байгаа байхгүй. Одоо болохоор яагаад л ингээл айгүй их мөнгөөр хамгийн хямдхан юмыг авчирч тавиал нэг төрлийн байгууллага гэдэг ч юм уу те. Тэгэл нэг ямар ч нэг юм гоё тогтчлт интерьер юу ч байхгүй. Нэг таавараа нэг хэдийн юм авчраал ирээлжүүлвэл ингээл хайчтай. Яагаад монголчууд заавал ийм газар амьдр. Монголчууд яагаад ийм байх хэвээр гэж. Тэгээ аль болох чанартай сайн бүтээгдэхүүнийг авдаг. Тэгээд бага мөнгөөр босдог. 88 сая гэдэг бол 220 м2-ийн хааны нураж ханд хийсэн штэ шинээр. Цахилгааны бүх цахилгааны шинээр бий болгосон хийсэн гэл тавилгын тавьж өгөөд хамгийн сүүлд нь хөшгийн тогтоож өгөөд бичиг хэргийнх нэмийг авч өгөөд ширийг тогтоож өгөөд цэцгийн савыг нөгөөд гарсан. Одоо хаяа очиж иргэдэг үү? Би одоо айгаад яагаад муухай болсон. Гайгүй. Дээр нэг очиод гайгүй байсан. Би тэгээ татгшаа эмчнэрийн нөрөөрөө орж үзтээ яаж ийж ийн гэл ингээл тэгэл их тухтай сайхан л байгаа юм шиг л. Мэдээж эмнэлгүүд бол маш сайхан хүлээж авна тий. Өөрсдийнх нь нэмийг хийгээд өгье гэж хаа. Тий. Тэгэд нэг ийм шүүмжлэл байдаг л да. Хувь хүн ийм хийгээд ингээд яваад идэг. Нөгөө хийх ёстой байгуулга нь хайцсан. За эмнэлэг бол мэдээж төсөвгүй тийм үү. Тэгвэл нөгөө яамд нь яасан харилцах юм. Ягаад тэр ажлыг хийдэггүй юм? Тий, тэрнийг болохоор би зүгээр хүлээлгийн танхим нь ингээд орхигдсан байх л гэж би бодсон тэр үед. Тэгэл нөгөө яг л яаралтай хэрэгтэй эмчнэрийнхаа цалин өвчтөнгүүдийн эм тариа ор гэл те тэр болгонд нь л ач холбогдол өгөөл одоо тэр болгонд л нөгөө хідэн төрөөс төсвөлж өгсөн нэг хідэн төгрөгөө яг ингээд зарцуулаад таардсан болов уу гэж боддоо шүү дээ. Ер нь энэ ажлыг цаашдаа хийх үү? Хийн. Би өшөө өглөө бүр том хүрээнд тийм. Гэхдээ хүлээлгийн танхимуудаа тогтчулж өгнө. Дахиад нөгөө өвчтнүүдэд зориулсан ор нэг хоёлаа бас нэг ярьжсэн шүү дээ уулзчаад те сахиурын ор гэл тэгэхэд байхгүй. Ингээл давхар шаналал явжаад тэрнэр дээр ч гэсэн бас одоо чадлагын ирээр орно. Уран бүтээлч найзууд чи ер нь хэр тусдсан болдог вэ? Жишээ нь одоо хошин урлагийнхан ч гэдэг юм уу, киноныхан ч гэдэг юм уу, энэ ажлыг чинь дэмжиж мөнгө төгрөгөөр, эд материалаар тусалдаг уу? Хүрлээ ах над руу уцаар ирээд яг юуг тогтчулж хахад хоёр дахь хэмжлэгээ тогтчулж хахад үлээ дээ. Ахан дүүгээ яста үнэхээр дүүдээсээ баярлалаа гэж хэлээ гэд. Яасан гэсэн чинь яагаад баярлуулж өгсөн чинь тэр эмнэлэг тогтчуулаад ингээд явна гэдэг. Тэгээ чи өөрөө эмгтэй уран бүтээлч те. Яста мундаг байна. Ах нь хувь нэмрээ оруулнаа гэд. Дансны дугаараа өгөөрэй гэдэг. Яасан чинь маргааш нь сая төгрөг хийсэн байсан. Бас л яг л ингээд төрцөө явж байхад
би миний ингээл нулимс зээлгнэл би айгу сонин шүү дээ. Тийм хүм өгөхөөр л уйлж байгаа. Тэгэл нөгөө нэг 30,000 төгрөг 10,000 төгрөгийг ч гэсэн ингээд нөгөө хэрэгтэй юмд зарцуулчихъя та гэж шүү дээ. Боддог те. Тэгээд чи бас тэгж н одоо би ингээл юм хэвлэлт хийлэгдэггүй шүү дээ. Яах юм энэ нэг цаас нар юм хэвлүүлээ хүмүүс тараагаал тэхгүй те. Зүгээр албан бичиг хүчил тамгаа дараал өгчихье. Урдны хийсэн ажлуудаа мэйлдэд явуулчихъя. Ямар сандал нөгөө урилга хийгээд тарахтаа дугтуун дээр нь харамлаад байгаа. Яах юм. Бас л мөнгө штэ. Бас нэг хүний халааснаас гарна штэ. Тийм байхгүй юу. Тэгэхээр баатам цаас аваад пластмастраар юм ер нь хэвлэл том хулдасан дээр хэвлүүлжсэнээс пластмастраараа бичсэн. Тэгэл хүлээлгэж өгөхөөр гой зургийг аваад ингэж мэнгэж 50% гэж зарим дэгдэх байхгүй би үгүй. Бүгдээрээ энэ мөнгө хэрэгтэй. Тэр чинь нэг 2 цаг л хэрэглэгдэн. Тэгэл хаягдана. Үгүй гэл. Бас учиргүй баян сорсын сан шиг болчих бас тэгэл байгаа л та. Ер нь сорсын сан шиг болохоор тэгнэц. Тэгээ шүү дээ. Имлэг барина шүү дээ тий. Цаашаа имлэг барих хэрэгтэй. Тий. Тэгэл одоо бас л эн чинь одоо татвараа хүмүүс өгч जैन тий. Эргээд бас ард түмэнд хүмүүс л хэрэгтэй юм хийх хэрэгтэй шүү дээ тий. Жүжигчин одны ихч бас тийм ажил хийгээд нөгөө улаан жилүүдийн хогийн цэг дээр хүүхдүүдийг сургуульд хамруулж ирсэн тий. Тий. Тэгээд хариуд нь бахан муулуулсан. Тэр харин би нэг тийм уулуулсны нэг сонсоогүй. Бас нэлээд муулуулсан хөрхөөс. Гэхдээ хүн юм хийхэл явцсан. Оо намайг чинь бас хартсан. Хоёр эмэгтэй хүн суугаарай. Оо ингэсэн. Нэг дэвших гэж нэгсэн. Үгүй. Оо бас тийм болсон. Нөгөө нэрээ нуугаал, нүрээ нуугаал нэг комент бичдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэ нэр нь гардаг, IP дугаар нь гардаг. Тийм. Тэрэн дээр наад авгаа чинь гэж байгаа л үгүй. Наад тэг айгу муухай бичдэг хүмүүс авгаа чинь гэ айгу буруу бичдэг. Үсгний сонголт нь айгу буруутай. Буруу гэсэн чинь наад мөнгө цоглуулж дундаас нь мөнгө идтий ч гэж. Тэгээд би инээд бичсэн байхгүй юу? Яасан хүүхрэг юм бэ? Би тэр нэг 20-30 сая төгрөгөл бэлнэр цуглаж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь өөрөө нэмээд ингэ явж байхад хүний бодол гэж нэрээ бас л нөө нэг хүний тэнэглэл дуустгүй гэдэг шиг Эйнштейн хэлсэн байдаг лөө. Хязгааргүй юм хоёр л байдаг гэж. Нэг нь ертөнц хязгааргүй, нөгөөх нь хүний тэнэглэл хязгааргүй. А ертөнцийн хязгааргууд би бас эргэлзтэй ингээд тэгэхээр ерөөсө хүний тэнэглэл хамгийн. Тэгээд би тэрнийг уншаад бүр ингээд тэгтээ яг одноо гişэд нарыг бас тэгж хэлсэн бол тэгтээ тоохгүй одноо гişэд нар. Харамсалтай, айгүй харамсалтай. Бүр айгүй харамсалтай. Тий. Ер нь яаж гүдэг гэж бодчих. Тий. Миний охин чинь хоор дуулж байгаа тухайн алдаж унчаад би яг тэрээр нөгөө мөнгөө гуугаал явж байгаа юм чинь тэгсэн чинь сэргснээ яах ээж ажил ихтэй байгаа гэсэн дуудчих. Тий. Тэгээ явж байхад бас тэгж бичгээр яг олон хүн тэгүүлчих хэцүү л дээ. Ганц нэг хүн тэгэхээр яах вэ? За яах вэ? Зүгээр шүү дээ. Ер нь бол одоо бол муулуулаад элдв янз юм сонсоод бол дөжирцэн үсттэй. Тий. Яг тийм дөжирцэн гэх юм уу? Яг тэрүүнд цаг гаргаал, хямраал тий. Ахаал ингээл ажлын хажуугаар өстөд. Тийм тэгжсэн даруул зүгээр гоё. За би жоохон хямраадах юм гэсэн. Би чи хямруу бас сайхан хямрын штэ. Би жоохон уйлаад байгаа юм гэсэн байхгүй юу? Тэр уйлах мөлх чинь бас заримдаа машины барьж байгаа хажуугаар хийдэг штэ. Бас ажлын хажуугаар. Бас яг ингээс сухаар хамаг ажил зогсох гэдэг юм чи. Дундуур намжуулдаг баг. Дундуур намжуулна штэ. Гэр мэрлүүгээ явж байгаа. Одоо ер нь драмын жүжиг тоглоё гэж боддог уу? Чи намайг нэлээ яаж ийна гэж. Бид нар нэг шинэ ажил руу орж байгаа бас. Гэтэ киноны үеэр бас ингээд давхар яригдаа явж байсан. Тэгээд ерөөдөө бага бүрдүүлсэн. Одоо залуучууд ажиллаж байгаа. Нэлээд сонирхолтой жүжиг тавих гэж байгаа. Монгол уу? Гадаад жүжиг орчуулгын. Хятад уу? Үгүй. Хаанах юм? Ер нь Европ тал руугаа. Гэхдээ бид нар монголчлон бас эмгэнэлтэй. Үгүй. Нийтмийн үү? Ахаа, ямар жүжиг байгаа. Би өөрийг чинь одноо их чинь ингээд нөгөө эмгэнэл драмын жүжигэнд айгүй мундаг тоглодог шүү. Би өөрийг чинь тэрнээс илүү тоглоно гэж боддог байхгүй юу? Алдсан. Тэгээ тэрийг харах юмсан гэж айгүйх боддیں۔ Тий, яг бид нар бас их л олон талаас нь ярьж байгаа л да.
Тэгэл нөгөө нэг ингээл нэг жүжиг 50 ингээл шууд ингээл хийгээл явчихдаг юм биш үү те. Тийм л баг. Бид нэр 2 3 жүжигээс сонгож байгаа. Тэгэхгүй бол ганцхан юм барай явчаар чиний хүсэж байгаа юм бас орно. Тэгтээ бас л эмгтээчүүдийн тухай. Одоо ер нь би өөрөө ер нь эмгтээгээс салахгүй ч чаддаг шээ. Гендрийн асуудалтай. Тий. Эмэгтэйчүүдийн кино 3 кино хийлээ ер нь бол эмэгтэйчүүдийн тий. Төв чинь бас л эмэгтэй хүнийх шүү дээ. Тэгсэн хэрнээ нөгөө нэг ийм үзэгдэл байдаг л да нийгэмд эмэгтэй хүндээ айгу юу ханддаг ч юм уу. Эмэгтэй хүний хийсэн уран бүтээлд бас илүү жага харгас гэд хэлжүүд гэхдээ кавичгтанд харгас ханддаг гэх юм уу. Single ladies-ийг тэхгүй юм. Эмэгтэйчүүд баясаал үзээд байх юм. Ихэнх үзэгч нь эмэгтэйчүүд байна уу? Эрэгтэйчүүд бас байна. 10 марваараа үзэж байна найзуудаараа. Тэгээд надад ирж байгаа сэтгэлөө single ladies нэг дээр бас эмэгтэйчүүдээс аягүй хэрдэг гэсэн байхгүй юу? Одоо болохоор ерөөсөө эрэгтэй, эмэгтэй насны хувьд юм бүр ерөөсөө хязгааргүй. Тэгэл ийм болсон байна, тэгсэн байна, энэ дээр нь тэгсэн гэл. Тэгээ эрэгтэйчүүд чинь бүр өөрөө өстөө хочоогод яваад байгаа юм шүү. Бунтан сэргэлээ. Найзуудаар үзчихээд тэгээд ханхуу дуудлагын жолооч гэж нэр өгөө яваад. Мөн хүлээхийг яаж байгаа юм бэ? Тэгээд цаашаа суучсан. Яаж байгаа хөөрхий гэдэг. Эмэгтэй хүн ингээд жүжигчин олны танил. Дандаа хүний өмнө гоё байх хэрэгтэй юу? Харин нэг тийм заавал байх ёстой гэсэн юм бас байхгүй л хальтаа нэг тийм. Байхгүй энд тэнд бичсэн юм бол байхгүй. Бичсэн яг бичээд тавьсан юм бас гайв. Тэгтээ бол багш нар бас заадаг лээсэн. Тодорхой хэмжээгээр хэлдэг. Янз би ч тэгтээ бас их юу яадаг л ач холбогдол өгдөг л дөө. Яг тэгвэл нөгөө хүүхдүүд их одоо үлгэр дуурайл одоо авдаг нүдэн дээр ил байгаа уран бүтээлчдээс тий. Тэгэхээр бас тодорхой хэмжээгээр нэг өнгө цэсийн таруулаад явчих боддоо шүү дээ. Тэрэнд их мөнгө зардаг уу? Тэгэл одоо тэгэл зарж штэ гэж. Тэг байгаа үедээ тэгэл байлгал байхгүй үедээ байхгүй штэ. Ямар салонд үйлчлүүлдэг үү? Одоо би энэ манай киноны үсчнээр ажилласан Заяа гэдэг залуу байдаг. Үсчин Gold салоны захирал өөрөө. Одоо тэр хүнд одоо үсээ даатгацсан явж байгаа штэ. Тэгэл заримдаа аль дээр зураг аваад явал та андрагч өсч ямар хөө юм явж ирэх намайг гэдэг. Бодомжинд явж байгаа. Тэг албаар би ингэж аваар болгож болгочоо зураг авахгүй явуулчихдаг. Гоо сайхны мэсцэлд орсон уу? Сайн харнаа. Тэг чи сайн хар та. Аль камер гэж. Камер авчихдаг. Бид сая кино хийж байхдаа бас харамсчихсан. Нэг гоо сайхны юунд орчихдаг байж гэж яг үннийг хэлгээд. Мэсцэлд үү? Тий. Яагаад үг гэхээр нөгөө өөрөө найруулал чи тэр хэлсэн шүү дээ өөрөө продюсерлал гэл ингээл би тиймээс амар хичдэг байхгүй тийм чи өөрөө хийчихлээ тэр нэг. Тэгэл найруулагч гэл ингээд явхаар ганц жүжиглэжсэн бол нэг өөр жүжигчнэр ажиллаж байсан бол тий ингээд амраагаад ирээд ингээд яг ороод энэ дөрөв цаг минут тутамд би өөрөө байх хэрэгтэй байсан. Тэгээд яг ихний зураг аваад ингэж яхад нилээ ингээл бас гайгүй байсан байхгүй. Тэгэл ингээл хойшлох тусам дэлгэцээр харахад миний ингээл нүдний доотлон унжаал үрчлээ нэмэгдээл шүн нойргоо яваал ядраал нүд дулаагаал ингээл айгүй эвгүй хэцүү байсан. Тэгээд би за одоо муухай сайхан дүүрчил манай нөгөө зургаач эднэр чинь бүгдээрээс ундрмаа одоо энэ яаж энэ дээр жоох ингээд байна яах вэ гэд одоо дүрс. Одоо хааштай дүрсэн наа чин 40 хүн гэл ингээд. Тэгж яхтаа яас дотроо нэг орчихдогч байж үгээ бодол төрчихсэн. Тэгтээ хөөхөн л биш шүү дээ. Тийм. Гүг хөөхөн байна. Ер нь үзэгчтэй дандаа л хөөхөн харагдаж байгаа. Гоо сайхны бизнес бити ороорой яах юм. Зүгээр шүү. Харин нэг сайн унтгал өстэй юм шиг. Би ч одоо энэ янзаар явах юм болж тэгэл хэцэл болох гэж бодоод байгаа шүү дээ. Жүжигчин хүн заавал сайн хүн байх хэрэгтэй юу? Сайн хүн байж сайн жүжигчин байдаг гэж нэг би уншсан. Нөгөөх нь болохоор жүжигчин хүн тэртээ тэргүүл бүхэл дүр туурдаг юм чинь ямар хүн байх нь чухал биш үү? Тэ. Гэхдээ бүх дүр туурдаг, тийм ээ? Гэхдээ тэр бол зөвхөн тайзан дээр. Зөвхөн камерт.
миний ихэнх цаг бол олонтойгоо л өнгөрдөг. Тэ. Тэгээд тэр олонтойгоо байхын тулд хүн бас сайн хүн байх хэрэгтэй. Ер нь заавал жүжигчин байх албагүй сайн хүн байх хэрэгтэй гэж манай классрум багш хэлдэг байсан шүү дээ. Тэгэхээр яг хүн бас ингээл нас явах тусам бас засардаг. Олонтой байх тусам олон хүнтэй уулзаж, танилцаж, ажил хэрэг ярих тусам хүн засараад байгаа юм шиг надад санагддаг шүү дээ. Нөгөө авах гээхийн ухааныг л их сайн эзэмших ёстой юм уу? Тэ? Төлөвшөж байна. Тий. Тэгээ хүний сайныг дуурайх гэдэг бол бас их надад айгүй агуу бүр амар том урлаг юм шиг санагддаг шүү. Тий. Яг л тэрнийг олж харах ёстой. Тэгэхгүй бол одоо манайхан чинь бас их манайхан ч яг бас нэг хэсэг бүлэг зарим хүмүүс юмны дандаа ингээл нэг юм энэ одоо чивтер төрөө ярьжсэн шүү дээ тий. Имлэг төгчүүдэд тэгчихгээл одноо хчиг тэгж хэлээл тий. Илүү сайхан зөндөө шүү дээ одноо хчид юу. Тэрнийг тэгээ чийгээгүй өөрөө сэтгэлээрээ хийсэн тий. Тэгээд ингээд ингэдэг чинь бас хүмүүс бас нэгнийхээ гоё давуу талуудыг гоё хараад дуурайгаад байв. Дандаа л юмыг муугар боддог тий шууд. Тийш. Улс төрчлөлт бас ер нь залхаж байна. Улс төрчлөлтөд ер нь шүргэлцэж идэв тэрнтэй улс төрчлөлттэй. Үгүй бас гайгүй шүү дээ. Холоо амьдраад байна уу? Тий яг мэдээч хүн юм чинь улс их орныхоо хөгжилд санаа зовно. Тэ? Би бас өөр гоё хотод амьдрмаар шүү дээ. Тэ гоё хүмүүстэй амьдрмаар. Сайхан амьдрмаар. Сайхан амьдрмаар байна. Инээсэн хүмүүстэй таармаар шүү дээ. Тэгэхээр бас тодорхой хэмжээгээр санаа зовдөг л доо. Тэгэхдээ миний санаа зовж одоо эх оронд оруулах хувь нэмэр гэх юм бол мэдээж ажилласаа урт ажилласаа гээл те тэр чинээгээр одоо юу ч юм бэ өшөө сайн кино хийгээд ах юм бол кино урлаг өшөөл хөгжөөд байна. Бусдыг дагуулад байна те ингээ явна. Хоёрдугаар гэх юм бол тэгэл татвараа төлөөл явж ивэл болоо гэж би өөрөө боддоо шүү дээ. Тэгэхгүй те тэгэхгүй тэгэл нэг хийд юм нэг эх орон хөгжих хэвээр миний эх орон Монгол гэдэг нэрийг толгойдаараа бичлээ гэдэг ч үнэ тийм юмд би бол их тийм юу биш шүү дээ. Нэг надад нэг тааламжтай харагддаггүй шүү дээ. Хоёул яг улс төрчих юм уу? Үгүй. Улс төрийн хэд асуулт бэлдээд хэд хэдэн бичлэг бэлтцсэн байгаа ш тэрийг явуулахгүй яах вэ? Чи тэрний дараагийн үгээр юу бол одоо би асуучих гээд байна л да бүр. Энийг бэлдсэн бол асуусан шиг. Би тэгтээ айгаад хэрвээ намайг улс төр асуух юм бол яа нэг лээ өөрөө. Бүжиглүүлнэ гэсэн. Уйлзар бүжигний тухай ярина гэсэн болохоор жоохон айгаад байна л та. Одоо яг энэ манай үеийн те одоо бидэрт энэ амьдарч байгаа хүмүүсээс хамгийн өөрт чинь таалагддаг жүжигчин хэн бэ? Эмэгтэй жүжигчин. Монгол. Тэ? Тий, Монгол. Бидний энэ цаг үед амьдарч байгаа. Тий. Мэдээж олон жүжигчид байгаа. Тэр дотроос би зөвхөн саяхны нэг жишээ авахд сая манай киноны нээлт болоод одноогчдэр би биенийхээ киноны нээлтэнд байнга очдог. Баяр хүргэдэг тий. Надад бол одноогчээс зүгээр л над руу нэг гоё хараал энийхэд надад айгүй том шагнал. Тэ? Надад айгүй маш том ирч хүч өгдөг байхгүй юу? Яг тэгвэл миний хайртай жүжигч. Би багасаа эхлээл одноогчийг гоё жүжигчин гэж хардаг байсан. Одоо ч хിവэрээ. Тэгэд одоо одон чим жүжигчнийг би их гоё жүжигчин гэж хардсан шүү дээ. Их таалагддаг. Тэгэл нэрлүүл зөндөө юм байна. Мэдээч те. Тий. Савдаагай гэл ингээл үлзэхөө өгч бас дайчин. Яа алтан цэцэгч надад бас их таалагддаг. Эртэд би танаа киноны нээлтэнд очисон боё эрэг бахан. Боё тэр үед тоглолттой байсан. Тэгэл айгүй нөгөө сэтгүүлч хүнийхээ нүдээр тий аргагүй би өөрөө ч ойлгочих. ингээл манай отгоо гэр бүлийнхаа хүнээр цэцэг явуулсан шүү дээ. Яана тоглолттой очиж амжихгүй нэ гэд. Тий. бас л тэрийг айгүй юу яаж бодчихлаа. За дараа ундурмаатай оруулна тэгээд асуучих шиг. Чанда чи тэрнийг асуухгүй ш намайг. Би өөрөө чинь 6 сараас хуушгүйсэн шүү. 6 сараас хойш та зүхтаж алга болоод одоо надаа бэрэгдэж дайралтж байгаа нь энэ шүү дээ. За битүүрийн ярилцлагын цаг өндөрлөж байна. Тэгээд сүүлчийн 2 асуултыг тавья. Яг одоо жүжигчин хүнийхээ хувьд биш зүгээр л
иргэн хүнийхээ хувьд хамгийн их санаа зовдөг асуудал чинь юу вэ? Бас их олон юм санаа зовноо. Тэгээд би түрүү хэлжсэн нөгөө эмнэлэг тогтчлох шалтгаан гэдэг би хаач орсон нэг төрийн байгууллага руу орохдоо ингээд тогтчлтыг хараад ингээл яа ингэж болтгүй байх та тэгж болтгүй байх та гэл нэг ингээ явдээ. За тэгээд би нэг хүмүүсийн харьцаан дээр бас жоохон эмзэглээд байдээ. Би хүнд ямар ч юм хийгээгүй байхад годмон зүгээр явж байгаад нэг би бэрэг ерөөсө гоё инээж чаддггүй. Тэгэл ингээл те натаа бол гоё лээдэг л та гэ. Гэтэ ерөөхдөө ингээд хараад тахад одоо үйлчлэгээр байгуулахын хүртэл том компаниуд болох мундаг байдаг л та те. Тэгэхээр зарим нэг юм нэг жижиг дэлгүүр энтер гэл орохоор чинь ерөөсө урдаас хоол идсэн, хоол мөртөөлсөн ингээл богч ажилтсан ингээд. Тэгэхээр би бас нэг одоо ингээл нэг хатаа татаад явж байхад чинь би ингээл тосгонд нь очиод би биширдэг байхгүй юу? Йоо манай Монгол одоо баг хотон чи юм биш штэ гэл ингээл те. Тэгээд би одоо энэ хөдөө орон нутгийн хөгжил аягүй санаа зовдсон штэ. Төгсөж байгаа ихэнх хүмүүс бүгд хотод шигдэж үлдэхийг хүсдэг болцсон. Тэгээд нэг юм бодлого байдгүй багтаа гэдэг нэг дотроо чаас нэг юм боддоо штэ. Энэ төгсөж байгаа оюутнуудыг яагаад өндөр цалин өгөөд хөдөө орон нутагт байлгаж болдгоо? Бид нар тэр хөдөө орон нутгийг одоо балгас болох зорилго нь тийм биш л болвол цалингийн өндөр өгөөд хөдөө аваачаад өшөө илүү хөгжүүлээд тийм ялангуяа багш нарыг өөр одоо юу гэдэг эмч нарыг эсвэл одоо нэг юм болцол тавьдаг тийм 3 жил хөдөө орон нутагт амжилттай сайн ажиллах юм бол хотод одоо байр өгч гэдэг мэдгүй одоо миний л бодол шүү. Тийм нэг тиймэрхүү юм байх хэрэгтэй болов гэж бодод. Яагаад гэвэл 100 болгон хөдөө явдаг. Үнэхээр гоё л доо хөдөө тал морь хоолонд те хүмүүсийн сайхан сэтгэл гэл ингээл тэгтэл цаана нэг юм байгаад идэх байхгүй. Эмнэлэг рүү байнга очино бич начаар Эмнэлгэнд очиж үзнэ. Тэгэл нэг л хэцүү ингээл тэгтээ бас чадлагаар ирэх цэвэрхэн байгаад идэв. Тэгтэл хэцүү юм шиг санагддаг шүү. Ихэнх нь наашаа нөгөөд ирсэн. Санаа зовж явдаг юм а шийдэлтэй нэлчлээ. Би шийдлийн уг дараагийнх нь асуултанд бэлдээдсэн байхгүй. Яаж шийдэх вэ гэж асуух гэдэг л шийдэлтэй өөрөө ярьчлаа. Өөр чинь ер нь жүжиглсэн дөрүүдээс хамгийн их хүмүүст үлдсэн нэг дүрийг бэлдсэн байж магадгүй гэж ер нь зүгээр тэрийг хоёлоо үзэх үү. За нэг жижигхэн хэсэг байна. Сайн байна уу ээж? Сайн. Охин чинь гэгэрсэ. Шири шаргийн багш болсон. Оо, мэрэгчлээ сольж юу? Үржидэх махкамдад нядлаг хийж байгаа гэсэн яасан? Тэр ажлаа болсон ээж. Аз жаргалын нэрэлт явж байна. Аз жаргал гэдэг чинь ирсэн хүндээ амар олддоггүй. Олдсон хүндээ удаан тогтдоггүй. Ийм л нандин эрдэн байдсан байна. Яаж байгаа яг яруу найргийн бурхан янжил хамсаг яасан сайхан юм бэ? Угаасаа намайг урсгал ус шиг ундрнаа гэдэг болсон. Хага шамаранцаа. Одоо охин чинь бурхантай ярьлаа. Астри прекрастрамра адри эпрекрамерстрамра априо трикро. Апрестрамре бра апре. Окрио тарикара. Яг юм уу? Тий. Хүү ижиг хэд наслах нь асуудаа. За ээжээ. Миний эдрээ хидрэн надрагын бодроо хидрээд ргөөд. Астри кроио. Эпроя мана. Экриови. Исри, тосри, касри. Насч нэмүүлчихлээ ээжээ. Хамгийн гоё хэсгийг сая дутуу явуулчлаа. Гинт уурлаа босоод ирдэг үстэй. Тий. Энэ чи хэдэн хоных юм бэ? Энэ чинь 2-3 жил өмнө. 3 жилийн өмнө хүмүүс гэдэг ундармаа гэхээр би гэгэрсэн гэл тэгээд байдیں۔ Тэгэхээр энэ хэсгийг сонгож авсан. Энэ хошин шогийн яг одоо энэ хэсгийг найруулахад найруулагч найруулах уу эсвэл өөрөө ингээд илүү цаашаа ингээ хөгжүүлээ явуучих уу?
ерөнхийдөө манай боё харна. Тэгээд би өөрийнхөө төрөдөг бол ер нь бол өөрөө л хийхийг боддог. Хөгжүүлээд ингэн тэгнэ гэдэг хоорондоо бид нар чи ярилцсан. За энэ дэр би ингэ хэлчих боё чи дараа нь тэх юм уу гэлт. Боё нар чи энэ дэр яг ингэ шүү заа юу гэл тэгэл ингээл хөгчөөд явцдаг. Ошин шиг жүжигчдийг их баян байдаг гэж ярьдэн штэ. Үнэхээр тийм баян байд юм уу? За яста би мэдэхгүй байна гэ. Зөв би одоо өөрийгөө бас дараа нь ингээл бодоол гайхтай. Би хизээч одоо суудал талаад үржүүлж үзээгүй. Одоо энэ тэдэг болоод эдийг зарлахтаа тэгээд те. Би яг өөртөө оногцсон өөрийнхөө авах хэвээр цалингаа авчаа. Ингээл уушаага зүтгээд би ч бас их нохоо шиг штэ. Үнэн штэ. Тэг итгэсэн хүндээ. Тэгэд би бол яг эдийг тэдэг гэж сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан бол их сайхан сэтгэлтэй хүмүүс эд штэ. Нэг л сайхан инээсэн те. Тэгээд тодорхой хэмжээгээр бас нэг заавал магтах хэвээр нэг үг надад санаад орж ийн л да. Юу гэхээр улс болохоор заавал энэ урлагийг л хөгжүүлнэ гэж тодорхой нэг 2-3 урлагийн салбарыг хөгжүүлж ийн л да. Улс өөрөө санхүүжүүлээд. Тийм байна. Тэр нь драмын театр, драмын урлаг, сонгодог урлаг, улсын филармон гэдэг ч юм уу. Тэгэхэд кино хошин урлаг чинь бас өөрөө ямар ч үзвэргүй байх үед гарч ирсэн. Тэгсэн. Тийм ээ бас айгуу гоё аварсан байхгүй хүн алигаа. Тэгээд эдгээр ч өөрсдөө бүх юм ажиллаа хийгээд улсаас ямарч татаас авахгүйгээр тий. Тэгээд ингээд яг өөрөөсдөө санхүүжүүлээд өөрөөсдөө ашгаар намжирч байгаа хүмүүс байхгүй. Энийг дагаад тэр их олон сургуулиуд айгүй их болцсон байна л да урлагийн сургуулиуд. Энийг төгсөж байгаа тэр олон одоо тэмүүлэлтэй хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийг бас бардагчнууд авч ажиллуулж ийн, цалинжуулж ийн гэдэг чинь бас айгүй чухал үнэлэмж гэж би боддоо ш. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр тэгээд олон хүн цалинжуулж ийн. Тэгэл мэдээч зарлага өндөр гардаг л байх л та. Гэхдээ ер нь яг баян хүн гэдэг тэд нар яг бас ямар хүмүүсийг хэлээд байгаа юм бол биш ээ. Яг ямар тодорхой баян юм хэлдэг байлгүй тий. Тэгэл хүн болгоны нэг баян гэдгийг харах өнцөг өөр ах тий. Тийм л дээ хүн болгоны. Хүний өөрийнх нь л амьдралаа шалтгаалж байгаа. Тий. Асуудал л да. За би ингээд түрүүн дуусгах гэжсэн дахиад ингээд сунаал дахиж асуулт тавиад яваад байгаа болох уу гэдэг. Цаг нь болсон юм уу? Цаг болсон. За урилга хүлээн авч ирж ярилцсанд баярлалаа. Ажилд чинь өндөр амжилт хүсье. Амьдрал чинь сайн сайхан бүхнийг хүсье юу? За маш их баярлалаа. Тэгээд одоо танд ч гэсэн би дотроо зөвхөн баярлж явдаг. Юу вэ гэх юм бол бас яг энэ хавдрын эсрэг аяныг маш сайн өрнүүлж маш том ажлын ард одоо маш амжилттай асар богино хугацаанд амжилттай ингээ гарч чадсан. Энэ бол бас л хүний одоо нөгөө төлөвлөгөө те ингүүл юм ажил хийх нэг юм юу гэж байдаг штэ хүнд нэг юм чадвар гэж байдаг те. Тэгэхээр маш амжилттай олон хүний одоо хавдртай хүмүүсээ те төлөө дуу хоолой болж одоо хүмүүсийг олон хүнийг аюулт өвчнөөс аврах одоо маш том зүйлийг бий болгосон танд бас би их баярлалаа гэж хэлэх ёстой байна. За баярлалаа. Олны өмнө те. За баярлалаа. За ингээд үзэгчтэй цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Ирэх 5 гарагийн 21 цагта эргүүлцлээ баяртай. Open your head, take a glass, don't be scared, I'm right here, you wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Эрдэс Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн.